Орой өдрийн үзэгчтэй тавтаа цагаан амарцгааж байна уу? Монголын мэдээ сувгийн бэлтгэн өргөдөх цагийн урд мэдээлэл хөтөлбөрийн мегмар гарагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Эхлээд зарим мэдээний товч агуулгатай танилцгаана уу. Нийслэлийн гэр хорооллын 146 мянга гаруй айл өрхийн 110 мянга орчим нь хоёр тарифт тоолууртай буюу эрчим хүчний татаасанд хамрагдах боломжтой. 140 мянга гаруй иргэний нэмэн үртгийн албан татврын буцаа олголт авах эрх нь нээгдээг байна. 2016 онд хувьцааны арилжаа 3 дахин нэмэгдсэн байна. Махсууны анх дугаар аяны хүрээнд жилдээ 600 сая долларын экспорт хийх боломж бидэнд байна. Хорио цэрийн дэглэмтэй байгаа 6 аймгийн 12 сумын малыг вакцинжуулж эхэллээ. Манай улсад 130 гаруй мянган донор бич донорын эрэлт өндөр байсаар байна. Умар Солонгосоо цөмийн баллистик пуучин бүтээж чадахгүй хэмээн Дональд Трамп мэдэгдлээ. Бээжин хотод агаарын бохирдлоос олж хурдны 6 замыг хаанчээ. Эдгээр болон бусад мэдээллийн дэлгэрэнгүй цагийн хурд мэдээллийн хөтөлбөрөөс дэлгэрүүлэн хүлээн авч үзээрэй. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэгэлсэн. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор засгийн газраас нийслэлийн гэр хорооллын 2 тарифт тоолууртай айл өрхийн шөнийн тарифыг тэглэх тогтоол гаргасан юм. Судалгаагаар гэр хороолд амьдардаг 146 мянга гаруй айл өрх байгаагаас 110 мянга орчим нь 2 тарифт тоолууртай юм байна. Энэ оны 1 сарын 1-ээс 4-р сарын 1-ний хүртэл нийслэлийн гэр хорооллын 2 тарифт тоолууртай айл өрхүүдийн цахилгааныг оройн 21 цагаас өглөөний 6 цаг хүртэл үн төлбөргүй болгож байна. Хөнгөлтөнд хамрагдах айл өрхүүд хэрэгэлсэн цахилгаан эрчим хүчний өргөө байх, стандартын шаардлага хангасан баталгаажсан электрон тоолууртай байх ёстойг эрчим хүчний зохицуулах хорооноос мэдээллээ. За нэг айлаас олон хүн салаалсан байж болохгүй л дээ. Тэр чинь нэвтрүүлэх чадвартай болов түрүү би хэллээ. 7700-аас 1500 кВт гэдэг нь учиртай юм аа. Тийм учраас тэр улс өдөр бас болгоомж сандж тусдаа одоо авахгүй бол дамжаад нэгнээс авах бол эрсдэл дагуулах хэсэнд болгоомж сандах ёстой. Энэ хөнгөлт бол зөвхөн айл өрхийн ахуйн зориултаар болон оршин суугаа одоо байр орон сууцаа халаах зориултаар хэрэгжилж байгаа цахилгаан эрчим хүчийг тэглэхтэл одоо энэ зориулагдж байгаа. Түүнээс орон одоо гэр хороолд бол аж ахуйн үйл ажиллагаа явуулж байгаа айлын одоо гадаа дэлгүүр үйлчлэгээ янз бүрийн өөр чиглэлээр аж ахуйн үйлчлэгээ явуулж байгаа нөхцөлд бол одоо түгээх компанитай өөр аж ахуйн үйл ажиллагааны айл өрхийн биш ахуйн зориултаар биш тийм гэрээтэй байгаа учраас эднэр бол хамрагдахгүй. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн шөнийн цагт ахуйн зориултаар хэрэгэлсэн цахилгааны үнийг 100% бууруулахад эхний ээлжинд 4.8 тэрбум төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг байгаль орчин аялал жуулчлалын яамны сайдын багцаас гаргасан байна. Түүнчлэн айл өрхүүдэд цахилгаан дамжуулах хүчин чадал, техникийн боломжоос хамааран цахилгаан эрчим хүчний нэг өрхийн хэрэглээний дээд хязгаарыг 220 вольтын хэрэглэгчид 700 кВт, 380 вольтын хэрэглэгчид 1500 кВт байхаар тооцжээ. Тэгэхээр одоо манай гэр хорооллын хэрэглэгчид маань за ялангуяа 220 вольт толбогдсон хэрэглэгчид маань нэгдүгээрт өөрснийхөө одоо орон сууцны одоо байш сууцныхаа цахилгаан монтажн дээр нэгдүгээр анхаарах хэрэгтэй. За үүний дараагаар түүнтэйгээ уялдуулаад байшингийнхаа одоо хэмжээтэй уялдуулаад халагвараа мэдээ сонгоно. Халагвар сонгохдоо бас стандартны шаардлага хангасан халагвар сонгох ёстой. За ингэснээрээ одоо хэрэглэгч маань одоо болцсошгүй аюулаас эрсдлээс сэргийлэх юм олцоотой болж байгаа юм. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифыг тэгэлсэнтэй холбоотойгоор хэрэглээний огцон өсөлт үүсэх эрсдэлтэй байгаа тул аюулгүй байдлыг хангаж эрсдлээс сэргийлэх үйл ажиллагааг холбогдох байгууллагуудтай хамтран зохион байгуулах үүргийг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчт хувьцаат компанид даалгасан байна. Нэмэгдсэн өртгийн албан татврын буцаан олголтыг 623,437 иргэн авахаар бүртгүүлснээс 480 гаруй мянган иргэн нь татврын хөнгөлөлт эдлэхэд бэлэн болсон байна. Харин үлдсэн 140 гаруй мянган иргэний цахим бүртгэлд алдаа гарсан учраас татврын буцаан олголт авах эрх нь баталгаажаагүй байна. Тиймээс иргэд захин бүртгэлд хувийн мэдээлэл дансны дугаараар зөв бичиж оруулахыг татврын ерөнхий газраас мэдээллээ. Нэмэгдсэн өртгийн албан татврын буцаа олголтыг иргэд авахын тулд худалдаа авалт хийсэн бүх баримтаа бүртгүүлсэн байхаас гадна цахим хаягт бүртгүүлэхдээ өөрийнхөө дансны дугаар, утасны дугаар зэрэг үнэн зөв мэдүүлсэн байх шаардлагатай. Тухайлбал хэрэглэгчийн овог нэр, эргээстрийн дугаар, захим шуулам хамгийн гол нь
албан татврын буцаа олголтоо авах банк дансны дугаараа тодорхой бичих хэрэгтэй. Дансны дугаар нь гэрүүлийн дунд биш нэг хүний нэр дээр байх ёстой байна. Зарим иргэд гэрүүлийнхээ дансны дугаарыг бичсэн байгаа учраас татврын хөнгөлт эдлэх эрх нь нээгдэг байна. 140 гаруй мянган иргэн бол жишээ нь 13-13-13-аар одоо баримт имэйл рүү одоо баримтынхаа мэдээллийг илгээчихсэн. Тэгсэн мөртлөө өөрөөсөө одоо дансны хэрэглэгчийнхаа одоо өөрийнхөө дансныхаа мэдээллийг оруулаагүй учраас одоо буцаа олголт авах боломжгүй байгаад байгаа байхгүй. Тийм учраас тэр эргүүд маань бол эхний ээлжинд одоо баримтаа оруулаад дараад нь дансныхаа мэдээллийг одоо энэ хугацаанаас өмнө яралтай амж оруулах шаардлагатай. Эдгээр иргэд нэмэгдсэн өртгийн албан татврын буцаа олголтыг авах хэрэгээ баталгаажсан эсгийг шалгахаар ирсэн байна. Зарим захим хаягруугаа нэвтрэх нууц коодоо мартсан, мөн татврын буцаа олголт авах дансны дугаараа бүртгүүлээгүй гэдгээ хэлж байлаа. Нэвтрэх кодоо харъя. Тэрний талаар асуух гэж байна. Баталгаажсан иргэд гэдэг байна шүү дээ. Нүүдийнхэн буцаа олголтыг авах эрхтэй өөрөө цавихгүй явна та. Чээс лавлах гэж явчихна. Банкны данс буруу байлаа гэдээ бодлоод байсан. Тэгээд сүүлд нь хэлсэн чи орно л бас бодлохгүй гээд яаж вэ? Энэ дэр ингээ баталгаажиж болж байна. Шалгаж болж байна юм. Тэг би өөрөө нөгөө юу руу ороод таны лавлах гэдэг рүү орсон чинь болмоор байна. Регистр оруулах гэсэн чинь оруулах газар олдохгүй л байна. Тэгээ хүрээд ирлээ. Нэвтрэх код нууцыг мартсан хүмүүс байгаа бол 13 гэсэн дугаард асуултын тэмдэглэгчээ илгээхээр таны бүтгэгчин сэргээгч байгаа шүү хүмүүсээ за. Нэвтрэх код нь өөрчлөгдөхгүй нууцчин бол өөрчлөгдөж ирнэ шүү дээ. Үүнээс гадна гар утсаар бүртгүүлж байгаа иргэдийн мэдээлэл устж, өмнө нь бүртгүүлсэн баримтууд байхгүй болсон талаар захим хаяг фэйсбүүкээр мэдээлэгдсэн. Тухайлбал энэ утсан дээр л гэхэд шинэ он гарснаас хойш бүртгүүлсэн нэг л баримт байгаа нь харагдаж байна. Энэ талаар татврын ерхий газраас тодорхойлоход өмнөх мэдээллийн сан устаагүй, компьютерт орж шалгахад бүгд нь байгаа. Харин гар утасны програмд бага зэрэг өөрчлөлт оруулсныг тэд хэлж байлаа. Гайл татврын албаны мэдээлэл технологийн төв улсын үйлдвэрийн газар үүдэг. Тэн дээр бол жишээ манай энэ аппликейшны баримтын одоо аппликейшнийг одоо юу яаж байгаа хөгжүүлэлтийг хийж байгаа. Түүнээс бол өмнөх бүх хуучин мэдээллүүд нь байж байгаа. Урдын цахим төлбөрийн одоо энэ баркод уншдгаар бол уншаад бүх юм бол хэвэн ажиллаж байгаа. Хөдөө орон нутагт интернет ашиглалт бага, мөн үйлчлэгээ удаа учраас олон иргэд нэмэгдсэн өртгийн албан татврын буцаа олголтыг яаж авахаа мэдэхгүй байна. Тиймээс татврын ерхий газраас сум орон нутагт татврын байцаагчдыг ажилуулж тодорхой мэдээллийг нэмэлтээр өгөхөөр болсон байна. Ерөнхийлөгчийн сонгуулийг тусад нь хуулиар зохицуулах хэрэгтэй гэж Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд үзэж байна. Улсын их хурлын зарим гишүүний боловсруулсан холбогдох хуулийн төслийг байнгын хороо дэмжлээ. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулахдаа одоогийн нэгдсэн хуулийн ерөнхий зохицуулалт суур харилцаанд өөрчлөлт оруулахгүй байх, ойлголтын зөрүүтэй зарим заалтыг тодорхой болгох, ерөнхийлөгчийн сонгуультай холбогдох харилцааг наривчлан зохицуулахад анхаарсан гэдгийг Улсын их хурлын төрийн байгуулалтын байнгын хорооны даргын болд тайлбарлаж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн үндсэн зарчим журмыг улам тодорхой болгох, тусгайлсан хууль боловсруулах, үндсэн хууль заасан иргэний сонгох эрхийг хангах, түнчлэн ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж явуулах, удирдлага зохион байгуулалтын эрх зүйн орчинг сайжруулах зэргээр Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болох цаг болсон шаардлага байна гэж үзэж байна. Монгол Улсын ерөнхийлөгч бүх ард түмнээ сонгогддог учраас үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой. Тухайн зарчмыг баримталж 1993 онд анх ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг батлан гаргаж байсан гэдгийг Улсын их хурлын гишүүн Лүндэ Жандсан сануулж байна. Тухайн үед Бямбадорж тайлбарлаж илээсэн ажлын хэсгийг ахлаад улс төрийн намууд бол зөөгч пүүжингийн үүрэг гүйцэтгэдэг юм аа. Хиймэл дагуулыг тойрог замд бол оруулахад зөөгч пүүжингийн үүрэг гүйцэтгэн. Тойрог замд орсон хойно бол энэ хүн бол Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч байна гэж. Тэр утгаар энэ сонгуулийн хууль зарчимд л гарч үндэслэж хийгдэх ёстой. Улсын их хурлын гишүүдийн боловсруулсан хуулийн төсөл бол өмнөх сонгуулиудын үед гарч байсан алдааг залруулахад чиглэсэн гэж сонгуулийн ерөнхий хорооныхон үзэж байна. Тухайлбал сум дүүргийн сонгуулийн байгууллагуудын хувьд сонгуулийн нэгдсэн хуулийн зарим заалтыг хэрэгжүүлэхдээ хольж хутгах тохиолдол түрүүнд нь гарч байсан гэдгийг сонгуулийн ерөнхий хорооны дарга Содон Цэрэн хэлж байна. Их хурлын сонгуулийн заалтыг сум дүүрэгт хэрэглэх гэж одоо оролдсон. Сум дүүрэгт хамааралтай заалтыг их хурлд хэрэглэх гэж одоо бодилсан ийм тохиолдлууд гарсан. Бид нар бол зөвлөмжөөр энэ бүгдийг зохицуулсан.
Цаашдаа яах вэ гэхээр энэ алдаа дутагдлуудыг бол бид засаад явах нь зүйтэй л гэж ингэж үзэж байгаа. За сонгуулийн зардал төлөвлөлт зарцуулалтын байдалд нь аудитын байгууллага дүгнэлт гаргадаг байхаар Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан байна. За цаашид орон нутгийн аудитын байгууллагын хувьд сайн ажилдаг байх шаардлага бий гэдгийг улсын их хурлын гишүүн Болдын Жавхлан хэлж байна. Орон нутгч ингээд аймаг, сум, дүүрэг гэдээ доошоо ингээд задраа явчихдаг. Сонгуулийн бүтц схем байна. Тэгээд зөвхөн аудит ерөнхий газраас энэндээс ингээд хяналт тавина гэх юм бол бүтцийн хувьд ч боломжгүй. Тэгээд маш том цоорхоо нүх гардаг учраас яг шатны аудитын байгууллагууд нь сонгуулийн үйл ажиллагаанд ялангуяа санхүү дээр нь хяналт тавьж ажиллах нь бол маш чухал юм билээ. Харин ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид өгөх хандивын хэмжээг 2013 оны үеийнхээс өөрчлөхгүй байх чиглэлийг улсын их хурлын гишүүд баримталж байна. За улсын их хурлын хувьд ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаараа хэлцэх юм а. Улаанбаатар хотын утааг бууруулах талаар улсын их хурлын өргөдлийн байнгын хороо засгийн газарт чиглэл өглөө. Холбогдохоо тогтоолыг байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар батлаад байна. За Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр эрчим хүчний салбарын хүрээнд ямар тодорхой зохицуултуудыг хийх тухайд улсын их хурлын өргөдлийн байнгын хорооны хуралдааны үеэр яригдсан. За энэ талаар эрчим хүчний сайдын зөвлөх Баярбаатарын тайлбарыг одоо хүргье. Энэ 4 жил манай яамнаас өгөөс энэ хийн түлш, энэ утаагүй түлш, энэ цахилгаан хуримтлуулах халаагуурын энэ чиглэлээр тодорхой бодлого ажил хэрэгжүүлэхээр ингээд төлөвлөгөө бол гарцсан байгаа. Энийг маргааш шилжиж яагаад баталгаажуулах засгийн газарт тавихаар бэлтгэж байгаа. За утааг бууруулах талаар өвөл болонгууд л ярьдаг, дулааны улиралд мартчихдаг байдал бий болсон. За цаашдаа байнга анхаарч байх ёстой гэдгийг улсын их хурлын өргөдлийн байнгын хорооны гишүүд сануулж байна. За одоо улсын их хурлын гишүүн Баатар Бэлэг тогтгосрын нарын байр суурийг хүргэж байна. Нийслэлийн бүс тогтоох тийм ээ, хязгаарлалтын бүс бүсээс гарч суурьших шинэ бүс байгуулах, тэр бүсээс гарч суурьшиж байгаа санаачлагыг бол дэмжих гэж бас орвол зүгээр юм уу? Хийн түвшний хэрэглийг нэмэгдүүлэх чиглэлээр эрчим хүчний яамнаас боловсруулж байгаа энэ төслүүдийг дэмжиж, санхүүжүүлж, хэрэгжүүлж ажиллахтай холбоотой нэг заалт оруулмаар байгаа юм аа. Энэ хамгийн чухал юм бол нүүрсний боловсруулалтын асуудал байгаа байхгүй. За цаашид агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр нэгдсэн бодлоготой болох үндэсний хөтөлбөр гаргах хэрэгтэй гэж өргөдлийн байнгын хорооны гишүүд үзэж байна. За бас агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэргэд байнгын ажиллагаатай бүтцтэй болох ажлын алба байгуулах шаардлагач бий гэдгийг улсын их хурлын гишүүд хөндөж байгаа. За одоо улсын их хурлын өргөдлийн байнгын хорооны дарга Саран гэрлийн байр суурийг хүргэе. Энэ гамшигын үед хойшлуулшгүй арга хэмжээний шуурхай төлөлгөө дээр нь үндэсний хэмжээний одоо тодорхой хугацаанд хэрэгжих хөтөлбөр ийм маягаар баримтчиг маань гараад энийгээ хэрэгжүүлэх чиглэл бид нар ажиллаад явах хэрэгтэй юм аа. Тийм болохоор зэрэг бидний өгж байгаа энэ саналууд маань одоо тогтоолын төслийн чиглэл маань тэр үндэсний хорооны үйл ажиллагааны төлөвөнд нь тусах шин санаа оноо хэрэг болох юм бол тэд нар маань авч хэрэгжүүлэх ийм л одоо бас ажиллагаа болох юм байна гэж би ойлгож байна. За улсын их хурлын өргөдлийн байнгын хорооны хувьд нийслэлийн гэр хорооллынхны цахилгааны шөнийн тарифыг бүрэн тэглэх, хөдөө орон нутагт иргэдийн суурьших санаачлагыг дэмжих, за Улаанбаатар хотод хязгаарлалтын бүсийг тогтоох, за бүсчилсэн хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх анхаарах ёстой гэж байнгын хорооны гишүүд үзэж байна. За энэ талаар засгийн газарт тодорхой чиглэл болгож хологдох тогтоолыг баталлаа. Малын гоц салдар төвчний тархалтыг зогсоох, малаа эрүүлжүүлэх ажлын хүрээнд вакцин жуулж эхлэх байгаа тухай Хүнсгэн аж ахуйн хөнгөн үйлдвэр яам мэдээлж байна. Он гармагц эхэлсэн энэ ажлын талаар бид тодрууллаа. Монгол улс Оросын холбооны улсын засгийн газар хоорондын 20 дугаар хурлаар талууд Монголын мал сүргийг эрүүлжүүлэх хамтарсан хөтөлбөрийн 2 дугаар үе шатыг хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Хөтөлбөрийн хүрээнд Оросын холбооны улсын талаас нэг хөнгөлтэй үнээр малын вакцин нийлүүлээд байна. Нийтдээ 23.6 сая малыг вакцинжуулахад хүрэлцгүйц хэмжээний вакциныг Оросын холбооны улсын бүх холбоотын малын эрүүл мэндийн үндэсний төвөөс авсан. Эхний ээлжийн вакцин бол 5 сая тонн вакцин ороод ирсэн байгаа. Дараагийн ээлжийн вакцин бол ойролцоогоор 12-оос 13 сая тонн вакцин бол 1 сарын 15-ны дотор. Дараагийн үлдсэн одоо вакцин бол 2 сарын ихээр орж ирнэ гэсэн юм график төлөвлөгөөтэй орж ирж байгаа.
Эхний ээлжинд 2.5 сая тонн вакциныг хамгийн их эрсдэл өндөртэй байгаа Арханга болгон Төв, Дундгов, Хинти, Сэлэнг, Дархуул аймгийн сумдад 14 хоногт багтаан хийж дуусгахаар төлөвлөлөөд байгаа юм байна. За үлдсэн 15 сая тонн вакциныг энэ сарын 15-нд хүлээн авна. За цагаагаар нөхцөл байдлаас шалтгаалan хүйтний улиралд вакцин ихэд хүндрэлтэй байгаа тул 3 дугаар сарын 1-ээс эхлэн орон даяар вакцинжуулалтыг хийхэр болсон байна. За цаашид эрүүл бүсээр зарлах бүрэн боломжтой төвийн хэсэгт онцгойлон анхаарч ажиллах шаардлага байгаа юм байна. За үр хангаа бол өвчл гараагүй байгаа, баян онгор гараагүй байгаа. Хөвсгөл бол эрүүл байгаа. За Сэлэнгийн 2 сум байгаа, Дархны 1 сум, Улаанбаатар хот бол 50 байгаа. Төв аймгийн хувьд бол бас нэлээд хэдэн сумдууд одоо яг 20 зэрэг дэглэмтэй байгаа. Тийм учраас ямар ч үс эхний ээлжинд бол вакцинжуулалтаа хийгээд бид таамаглал шинжилгээ хийж үзнэ. Цэцэг өвчин болов шүлхий өвчнийг бодвол нөгөө уг малын биед байх хугацаа богино учраас одоо 1-2 жилийн одоо мас вакцинжуулалт хийчих юм бол уг өвчин бүрэн дарагдах боломжтой байна. Тийм учраас бид нар төвийн бүсээ олж чөлөөлөх боломжтой гэж үзэж байгаа. Малын гоц алдуурт цэцэг өвчин гарсантай холбогдуулж одоогийн байдлаар 6 аймгийн 15 сумд 20 цэрийн дэглэм тогтоогод байгаа. За дээрх сумдад эхлээд вакциныг хийн. 20-той сумдаас малын мах гаргахгүй. За харин эрүүл бүсийн малд вакцин хийснээс 14 хоногийн дараа малыг хүнсэнд хэрэглэж болох юм байна. Халдварт өвчний тандалт судалгаа хийсний дараа Монгол улсын нутаг дэвсгэрийн аль бүс нутгууд эрүүл гэж тогтоогдох нь тодорхой болно гэж мэдээлж байна. Монгол улсын засгийн газар хэдхэн хоногийн өмнө мах сүүний анх дугаар аянийг зарлалаа. 3-4 жилийн хугацаанд хэрэгжих энэ аяны хүрээнд бүх малаан эрүүжүүлэх, үйлдвэрүүдийг байгуулах, мах сүүний экспортыг нэмэгдүүлэх тодорхой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр болоод байна. Мах сүүний анх дугаар аяны талаар болон өнөөгийн үйлдвэрлэл экспортын талаар сэтгүүлч Пүрэв таймлан хүргэнэ. Орой өдрийн үзэгчтэй. Мах сүүний анх дугаар аяны талаарх мэдээллийн эхэнд манай улсын махны экспорт өнөөдөр ямар байгаа талаар мэдээлэл хүргье. За манай улсын хувьд жилдээ 100 гаруй мянган тонн мах бэлтгэж экспортлох бололцоотой гэж үздэг. Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд дээд тал нь 26 мянган тонн махыг экспортлж байсан. За энэ бол 2010 оны дүн юм. 2010 онд ийм байсан бол сүүлийн жилүүдэд үргэлж буурсаар сүүлийн 3 жилд за 3-аас 5 мянган тонн мах экспортлсон дүн мэдээ байгаамаа. За тэгвэл өлөн гидсийг Швейцар, Итали, Япон, Германд за гулууз мах болон ангилж шулсан махыг Оросын холбооны улс, Казахстан, Кыргызстан, Катар, за хоньны махыг Иран, Сауди Араб, адууны махыг Бүгд найрамдах Хятад улсад, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнийг Япон, Хятад, Оросын холбооны улсад тус экспортлох хилцээртэй байдаг. За тэгвэл бид зөвхөн өмнөд хөршид нийлүүлсэн махнаас 1 тэрбум доллар олох боломжтой гэж өнгөрсөн хугацаанд мэдээлж тооцоолж байсан. Гэтэл энэ бол өнөөгийн нөхцөлд хэрэгжих ямар ч боломжгүй гэж үздэг. Олон шалтгааны улмаас манайх одоо махаа экспортлож чадахгүй байгаа. Өнөөгийн нөхцөлд за хамгийн том худалдаа авагч Бүгд найрамдах Хятад улсын махны хэрэгцээ эсрэгээр өссөөр байгаамаа. За Хятадын хоньны махны хэрэгцээ 1 хүнд ноогдох одоо хэмжээ бол үргэлж өсөж байна. За дээрээс нь Хятад улсын хоньны махны импорт 2011 онд 82 мянган тонн, за 2012 онд 123 мянган тонн, 2013 онд 254 мянган тонн гэх зэргээр өссөөр байгаа. За энэ бол зөвхөн хоньны махныхын импортын дүн. За Хятадын махны хэрэгцээг бол Монгол улс биш өөр орнууд хангаж байгааг сануулж байгаа. За тэгвэл за сүүлийн үед мах сүүний одоо энэ анх дугаар аяныг зарласан энэ мэдээлэлтэй зэрэгцээд мөн Хятадын талаас бол манад махны 12 үйлдвэр байгуулж өгөх боломжтой гэдгээ мэдгдсэн байна. За энэ мэдээллийн мөрөөр бид хүн сүдэн аж ахуйн хөнгөн үйлдвэрийн яамнаас тодруулга авлаа. 480 гаруй мянган тонн мах бэлтгэж байгаа. Үүнээсээ бол бид нар нэг 100-аад орчим 50-аас 100 мянган тонн орчим махыг бол одоо экспортлох юм боломж харагдаж байгаа. Ер нь бол Бүгд найрамдах Хятад улс руу экспортлох ийм одоо Хятадын зээлээр баригдах үйлдвэрүүд маань уусаа Хятадын компаниуд орж ирж өөрсдөө барих учраас яг тэр одоо экспортлох байгаа мах маань бол Хятад руу чиглэсэн экспорт байна. 68.6 сая долларын зээлийн санхүүжилтийг ашиглах боломжийг бол олгоод байгаа. За энэ зээлийн хөрөнгөөр махны 12 үйлдвэр байгуулахаар тооцоолж байна. За эхний үйлдвэрийг Говь Сүмбэр аймагт байгуулахаар судалж байгаа талаар мэдээлэл байна. 12 үйлдвэрийг бол ерөнхийдөө жилийн дотор бүрэн байгуулж дуусгах боломжтой гэж үзэж байна. За Оросын холбооны улсын хувьд бол манай улсын 14 үйлдвэрт экспертүүдийн дүгнэлт шалгалтаа хийгээд бутсан. За одоохондоо хариу нь бол ирээг байгаа юм байна. За мөн халдварт өвчингүй эрүүл бүсийг баруун, зүүн, төвийн гэж томоохон нутаг дэвсгэрийн хамруулахгүйгээр жижиг одоо бүсүүдийг зарлаж тодорхойлж эдгээр бүсүүдээс махыг экспортлох боломжтой гэж салбарын яам тооцоолж байгаамаа.
За тэгвэл сүүний үйлдвэрлэл экспортын нөхцөл байдал өнөөдөр ямар байгаа талаар, за ирээдүйд гарах экспортын хэмжээ ямар байх талаар мөн мэдээлэл хүргье. Жилдээ нэг 800 гаруй сая литр сүүнээ нөөцтэй шүү дээ. Үүнийхээ бид нар бол ерөөсөн 15-аас 20% л ашиглаж байгаа. Бид нар яг тэр үлдэж байгаа одоо тэр 600 сая литр сүүнээс нь 20% нь ашиглах гэхэд л 200 сая литр сүү. Энэ 200 сая литр сүүг бид нар яаж экспортлох вэ гэдэг төслийг ярьж байгаа. Жилдээ бол 200 сая литр сүүг бид нар боловсруулад казем юм уу эдэмцэл болгоод жишээ нь бол Япон руу экспортлох асуудал тийм төслүүд яригдж байгаа. Манай улс жилдээ шингэн сүүнд шилжүүлсэн байдлаар тооцвол 30 сая гаруй литр сүүн бүтээгдэхүүн импортлж байна. За мах сүүний анхдугаар аяны хүрээнд махны экспортоос жилдээ 300 гаруй сая доллар, за сүүн бүтээгдэхүүний экспортоос мөн энэ хэмжээний одоо долларын орлого олох боломжтой. Ер нь нийтдээ бол 600 сая долларын орлого олох боломжтой гэж үзэж байгаа юм. За хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 30 гаруй хувийг үйлдвэрлэж байгаа бол за урт хугацаанд 20% нэмэгдүүлэх боломжтой гэж засгийн газар бодлогоо төлөвлөн одоо энэ чиглэлд ажиллаж байгаамаа. Цагийн хүрдэ мэдээллийн хөтөлбөртэй хамтдаа үзэгч та бүхэнд баярлалаа. Хөгжлийн банкнд улсын төсвөө санхүүжүүлсэн төслүүдийн 3.2 их найдад төгрөгийн өр авлага үүсэж байгаа юм байна. Импортыг орлож экспортыг нэмэгдүүлэх томоохон төсөлдөө зээл олгох зорилгоор байгуулагдаж байсан тус банкны нөхцөл байдал хүндхэн байгааг өнгөрсөн намар тогтоож 1.3 их найдад төгрөгийн зөрчил илрүүлсэнийг хууль зүйн дотоод хэргийн яамнаас ажлын хэсгээс мэдээлсэн. Тэгвэл улсын хурлын нэр бүхийн 20 гишүүн Монгол улсын хөгжлийн банкны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр улсын хурлд өргөн мэдүүлсэн. Энэ хуулийн төслийн талаарх мэдээллийг Үүлэн Солон студид үргэлжлүүлнэ. Баярлалаа. Тэгэхээр улсын хурал 2011 оны 2 дугаар сард бол хөгжлийн банкны тухай хуулийг бол баталсан байгаа. За хууль батлагдаж хөгжлийн банк байгуулагдсан цагаас хойш бол олгосон зээлийн дийлэнх нь чанаргүй байна гэсэн ийм мэдээллийг бол сүүлийн үед энэ ажлын хэсэгт багтсан гишүүдийн төлөөлөлөөс өгж байгаа. За надад байгаа мэдээллээр бол улсын төсвөө санхүүжүүлсэн төслүүдийн 3.2 их 80 төгрөгийн үр авлахын асуудал бол үүсээд байгаа. За мөн томоохон 16 төсөлтэй холбоотой асуудал ч гэсэн энд багтаж байгаа гэсэн мэдээлэл байгаа. За үүний дийлэнхийн засгийн газрын баталгаагаар зээл олгогдсон төрийн өмчит компаниудтай холбоотой гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр ер нь энэ хөгжлийн банкны хуулийн эрх зүйн орчныг сайжруулахын тулд бид юунд анхаарах ёстой юм бэ гэдэг дээр бол гишүүд энэ хуулийн төслийг санаачилсан гишүүд бол өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн байгаа. Тэгэхээр энэ хуулийн төсөл дээр бол ардчилсан намын бүлгээс за улсын хурлын гишүүн наран туяа ажиллаж байгаа. За түүний мэдээллийг хамгийн түрүүнд үзэгчтэй хүргье. Хөгжлийн банкны өөрийнх нь хууль эрх зүйн орчныг бас сайжруулахгүй бол хэд хэдэн хуулийн зохицуулт дутуу байгаагаас энэ банкны үйл ажиллагааг үнэлэхдээ бас өрөөсгөлөөр үнэлж байгаа ийм асуудлууд байгаа. Тухайлах юм бол хөгжлийн банкн дээр хяналт шалгалтын ажлын хэсгийнхэн нийт зээлийнх нь одоо 70 орчим хувь нь чанаргүй байна гэсэн ийм үнэлгээ гаргаж байгаа. За хөгжлийн банкнд их хэмжээний өөр үүссэн шалтгаан нь мэдээж хөгжлийн банк улс төрөөс хараат бусаар одоо үйл ажиллагаагаа явуулж чадаагүй гэдэгт бол зарим төлөөлөл санал нэг байгаа. За тийм учраас энэ хууль эрх зүйн орчныг шинжилж улс төрөөс одоо хараат бус байх эрх зүйн орчныг нь бүрдүүлнэ гэсэн ийм мэдээллийг бол холбогдох гишүүд бол өгсөн байгаа. За яг энийг бүрдүүлэхийн тулд юунд анхаарч байгаа юм бэ гэдэг энэ асуудлаар бид хуулийн төслийг санаачлагч улсын хурлын гишүүн Жавхлангаас тодруулга авсан байгаа. Энэ ярианд үзэгч та бүхэн анхаарлаа хандуулна. Монгол улсын доктортой хөгжлийн үзэл баримтлал бид 30 хүртэлх үзэл баримтлал баталсан. За дунд хугацааны хөгжлийн бодлогоодыг бид ингэж чөлөөлгөн ярилцсан явдаг. Тэгэхээр энэ хөтөлбөр энэ үзэл баримтлалуудын хүрээнд эдгээрт нийцсэн тэр төсөд хөтөлбөрүүдийг одоо санхүүжүүлэхийг хөгжлийн банкнд энэ хуулиар нь чиглүүлж өгч байна. Харин тэр төслөлтүүдийг хэн яаж оролцох вэ? Ямар одоо эдийн засгийн үндэслэл өр өгөөжтэй төслүүд байна уу? Тэрийг мэрэгжлийн төвшөнд одоо судалгаа шинжилгээг хийгээд эцсийн шийдвэрийг мэрэгжлийн байгууллага болох хөгжлийн банк нь өөрөө гаргана. За тэр шийдвэрт бол энэ байгууллагын эцсийн одоо үнэлэгч болох засгийн газар бол оролцохгүй байх тэр заалтуудыг наривчилж оруулсан байна. За хуулийн төслийг санаачлах болсон 5 үндсэн шаардлага шалтгааныг үзэгч та бүхэнд дэлгэцнээс харуулъя. За өмнөх бас гишүүдийн өгсөн мэдээлэлээр бол эдгээр мэдээллүүд бол давтагдсан байгаа. За энэ хуулийн төслийг бол боловсруулахдаа олон улсын туршлагаас олоод судалсан байгаа.
хууль хэлцэгдээд эхлэн за хэд хэдэн хэлцүүлэг дамжин заавал нийтэд ч бас ингээд мэргэжлийн байгууллага мэргэжлийн хүмүүс эрдэмтэд судлаачдыг оролцуулаад хэлцүүлэг явна. Энэ банк яг хууль дүрмийнхаа дагуу өөрөө одоо хөгжлийн банк гэдэг энэ институцийнхаа хийх ёстой тэр үйл ажиллагааг л хараат бусаар хийгээд явуулчих юм бол ашигтай ажиллах боломж бүрдэнэ. Монгол Улсын хөгжлийн банкны тухай хууль эрх зүйн орчны одоо энэ шинжилсэн найруулгыг боловсруулахдаа бол гадны улс орны жишээ туршлагыг бас судалсан байгаа гэдгийг бол хууль санаачлагчид хэлсэн байгаа. Тэгэхээр хөгжлийн банк ямар үед одоо үр ашиггүй ажилтг юм бэ гэдгийг бол хэд хэдэн орны жишээн дээрээс бол харж болохоор байна. За өмнөд Аз, Латин Америк, Африк ТV-ийн Сахарын цөл хавийн орнууд дахь хөгжлийн банкнуудын бол чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийнх нь бараг 50% хүрсэн. За үүний шалтгаан нь мэдээж улс төрөөс хараат байдал бол нөлөөлсөн. За эрх зүйн хангалттай үндэслэлгүй улмаас банк одоо бие даасан үйл ажиллагаа явуулах боломж бол алдагдсан байсан. За байгууллагын зорилтууд оновчгүй тодорхой бус. За боловсон хүчний асуудал байгаа. За мөн дээр нь бас мэргэжлийн одоо энэ хяналт шалгалт ордоггүй байдлаа гэж ийм дүгнэлт бол гарсан байдаг юм байна. За харин одоо хөгжлийн банк нь үнэхээр зөв чиг шугамаараа ажиллаж одоо үр ашигтай ажиллаж байгаа улс орнуудын хувьд бол дээрх байдал нь бол эсэргээрээ байдгаа гэсэн мэдээллийг бол за хуулийн төслийг боловсруулсан гишүүд бол өгсөн байгаа. За тэгэхээр энэ хууль бол хуулийн төсөл амьдрал дээр одоо хууль болж батлагдаад хэрэгжснээр гарах үр дүнг бол цаг хугацаа харуулах юм а. Хөтөлбөрийн дараагийн хэсэгт анхаарлаа хандуулцгаана уу. 2016 онд топ 20 индекс болон хувьцааны ханш буурсан ч иргэдийн арилжаанд оролцох идэвхүйс ч хувьцааны хөрвөх чадвар нэмэгдсэн жил байлаа. Энэ онд төрийн өмчийн хувьчлал хийж үндэсний компаниудыг хөрөнгийн биржээр гаргах бэлтгэл өрнөж байна. Монголын хөрөнгийн бирж 2016 онд үнэт цаасны арилжааг 244 удаа зохион байгуулж нийт 350 орчим тэрбум төгрөгийн гүйлгээ хийжээ. Үүний 299 тэрбум төгрөг буюу 86% нь засгийн газрын үнэт цаасны арилжаа байна. 2015 онд арилжааны үнийн дүнгийн 5%-ийг хувьцааны арилжаа эзэлж байсантай харьцуулахад энэ онд 14% болж 3 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Засгийн газрын үнэт цаасны 2 дахь зах зээлийн арилжааны үнийн дүн бол бас өндөр хувийг эзэлж байна. Энэ бол 19.2 тэрбум төгрөгийн арилжаа л. За өнгөрсөн онд бол засгийн газрын үнэт цаасыг иргэд маань өөр дээрээ аваад ингээд байлгаад байдаг гэсэн бол одоо өөр хоорондоо арилжиж эхэлдэг болж. Энэ маань нэг өсөндөө эргэлтэнд орж эхэлж байна л гэсэн үг л дээ. Нийтдээ нэг 200 гаруй тэрбум төгрөгийн засгийн газрын үнэт цаас арилжахад энэний бол нэг 19 орчим тэрбум төгрөг нь бол иргэд өөр хоорондоо арилцсан ийм одоо жил болж өнгөрлөө. 2016 онд хөрөнгийн бирж дээр 5 компани нэмж үнэт цаас гарган хувьцаа хувааснаар 2 тэрбум ширхэг хувьцаа нэмэгдсэн. Одоо хөрөнгийн бирж дээр 8 тэрбум ширхэг хувьцаа байна. Үүний 61% нь хувийн өмчийн, 38% нь төрийн өмчийнх байна. Хувьцааны хэмжээ нэмэгдэж иргэдийн арилжаанд оролцох идэв хүсэж байгаа энэ байдал нь 2017 онд хөрөнгийн зах зээл төдийгүй эдийн засагт эерэг үр дүн авчрах таатай орчин бүрдэж байгааг илэрлэж салбарынхан үзэж байна. Өмнө нь бол 100 мянган төгрөгөөр арилжигддаг байсан хувьцаа за 1000 хуваагаад 140 төгрөгийн үнэтэй болоод ингээд юу гэдэг мянган ширхэг хувьцаа болоод ирэхээр зэрэг иргэдийн нэг худалдаа авах боломж нь бол нэмж хөрөнгө оруулах боломж нь бол нэмэгдээд ирж байна л гэсэн үг. Тэгэхээр хувьцааны хөрвөх чадвар бол энд маш ихээр нөлөөлж байгаа. За 3 компани бол хувьцааг бол хуваах шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой зарим компаниуд бол зах зээл дээр хувьцааг бол нэмж нийлүүлсэн байна. За үүнтэй холбоотойгоор хувьцааны хөрвөх чадвар бол харьцангуй нэмэгдсэн. Одоогоос яг жилийн өмнө буюу 2016 оны 1-р сард хөрөнгийн биржээс Монгол шуудан хувьцаат компани 34%-ийг иргэдэд нээлттэйгээр хувьчилж иргэдээс 12 тэрбум төгрөгийн үн бүхий захиалга ирж байсан. Олон нийт төрийн өмчийн компани хувьчлалд оролцож хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийх боломжийг бүрдүүлсэн ийм арилжааг энэ онд хэд хэд зохион байгуулах төлөвтэй байна. Монголын нууц төвчөнд 30 орчим удаа дурддагдсан үндэсний бахархал туул Бурхан халууныг бид сайн мэддэг хэдий ч өнөөдөр Монгол орны газрын зураг дээр ийм нэртэй уул байдгүй байна. Тиймээс хан хинтийн нурууны ноён оргил Бурхан халдууны нэрийг сэргээж Монгол орныхоо газрын зурагт албан ёсоор тэмдэглүүлэхийг засгийн газраас дэмжсэн байна. Энэ нь дэлхийн өвд бүртгэгдсэн улсын дархан цаазт газрыг хамгаалах, олон улсад сурталчлахад чухал ач холбогдолтой гэж холбогдох хүмүүс үзэж байна.
Их эзэн Чингис хааны үеэс үеийн үед санаж өглөө бүр залбирч байх захиастай Бурхан халдун уулын нэрийг орчин цагийн Монгол орны газрын зурагт тэмдэглэхдээ хан хинтийн уус гэсэн ерөнхий нэрээр оруулж ийм нэршлэр олон жил явсан. Харин 2015 онд дэлхийн үеийн жагсаалтанд бүртгүүлэхдээ Бурхан халдун гэдэг нэрийг онцолсон. Тиймээс цаашдаа Монгол орныхаа газрын зурагт хан хинтийн уулсын ноён ориглын нэрийг сэргээж Бурхан халдун гэж нэрлэх нь зөв гэж хан хинтийн уулсын тусгай хамгаалалттай газрын хамгаалтын захиргааныхан үзэж байна. Энэ ганцхан Бурхан халдун гэдэг нэр нь бол үндсэндээ Монголын нууц товчоонд яг үндсэн Бурхан халдун гэдэг нэрээр 27 удаа гарсан байдаг шүү дээ. Тэгэхээр энэ 27 удаа нууц товчоонд гарч байгаа энэ нэрээр нь одоо үндсэндээ дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн уулынхаа газрын зураг дээр тэмдэглүүлэх тухай асуудал явж байгаа. Энэ бол зайлшгүй одоо хийгдэх ёстой. Үндснийхээ түүх, соёл, уламжлал энэ төрч ёсороо бахархдаг одоо хүн болгон энийг хүсэж байгаа хаал гэж бодож байна. Их Монгол улсын гал голомт Бурхан халдун уул хан хинтийн нурууг дэлхийд сурчлах үүргийг засгийн газар хүлээсэн байдаг. Бурхан халдууныг тусгай хамгаалтанд авахдаа хан хинтийн нурууг оруулж нийт 415 мянган гаад халбайг хамруулсан байдаг. Энд Өмнөдлөгөр, Батжирээд, Мөнгөн морьт гэсэн 3 сумын нутаг хамаарч байгаа юм а. Энэ зайд халбайг хэмжээгээрээ мөн дэлхийн өвд бүртгүүлжээ. Энэ соёлын үеийн өдөр уламжлал ёс заншилтай холбоотой соёлыг дэлхийн өвдөд таниулах, түгээх, мөн хадгалалт, хамгаалалтан дээр одоо энэ бүсчлэлийг нь тогтоох, тэр доторх одоо ургамал ан амьтан одоо тэр биологийн олон янз байдал дээр нь түүх соёлын дурсгалын өвийг одоо судалгаа хийх гэх мэтлэнгийн олон ажлууд бас орсон байдаг. Монгол улсын ерөнхийлөгч зарлиг гаргаж Бурхан халдун уул орчимд үндэсний эрдэмтэд зөвхөн ажиглалт хийх байдлаар судалгаа хийхийг зөвшөөрсөн. Халдуун дээр хүн бүр гарах ёсгүй, эрт дээр үес халдууныг дахидаг овоон тустай байсан. Үүнийг сэргээж үндэсний бахархалт уулаа онгон дагшин хэвээр нь хамгаалах нь чухал байгааг тэрээр хэлж байлаа. Хүний амь насыг аврах, эрүүл мэндийг сайжруулахад цус элбэх үйлчилгээ амин чухал байдаг. Цус элбэлт судлалын үндэсний төвөөс доноруудад хүндэтгэл үзүүлж цусны донор өдрөө зохион байгууллаа. Манай улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 130 мянга гаруй донор байна. Тэдний дунд 150-аас дээш удаа цусаа өгсөн алтан донорууд хүртэл байгаа юм. Даваа овогтой Эрдэнэ чулуун ховор бүлгийн цустай 1996 онд анх цусаа өгч хүний амнаас аварснаас хойш өнөөдрийг хүртэл 150 гаруй удаа цусаа өгч алтан донор цол тэмдгээр шагнууллаа. Түүний хувьд Монголын анхны эмэгтэй алтан донор гэдгээрээ онцлогтой юм а. Би 96 онд дэмлэгт ажиллаж байгаад хүн тусалдаж ирээд донор болсон. 2 дугаар бүлгийн цустай ховор цустай. Бусдад цусаа бэлгэлдэг донор хүн гэдэг эрүүл амьдралын хэв маягийн үлгэр дурайдал гэж хэлж болно. Өөрөө эрүүл байж бусдад сайн чанартай цус өгөх ёстой тул үзлэг шинжилгээнд тогтмол орж эрүүл мэндэд сайтар анхаардаг байна. Нэг удаа цус өгөхдөө 400-аас 450 г цус өгдөг. Сэвэн бол нэг 15 хоноод 600 г сэв өгд юм а. 2016 оны 6 сарын 14-нд хамгийн залуу хүнд донороор томилогдсон. Тэр үнээс хойш одоо бол ингээд цусаа бэлгэлээд залуучуудаа одоо цусаа ер нь бэлгэлж байгаарай л гэж хэлээ да. Цус нь төрхийн хүндрэл, зам тээврийн осол гэмтэл, томоохон мэс засал, цусны хавдар болон төрөлхийн цусны өвчний үед өөр юугаарч орлуулшгүй эмчилгээний бэлтгэл биологийн үнэт зүйл юм. За тиймээс донорын тоог нэмэгдүүлэхийн тулд олон нийт рүү чиглэсэн ажил зохион байгуулж төсөл хэрэгжүүлж байна. Тэр зөвхөн Улаанбаатар төдийгүй аймаг орон нутагт байгаа 26 цусны салбар төвүүд маань иж бүрэн одоо барилга, энэ засварууд, за мөн одоо тоног төхөөрөмжийн бүрэн одоо хангалттай болсон. Яг 8 жилийн өмнө бид бүхэн бол одоо цусны төлөвтэй хандаад ерөн цус доноруудын одоо хэмжээ маш багааг мэдсэн учраас biz өөрсдөө цусаа бэлгэлдэг байсан. Явцдаа бол бид бүхэн бол одоо энэхүү төслийг одоо олон нийтээс урчилж цусны донорын ач холбогдлыг одоо илүү мэдрүүлэх чухал юм а гэдэг тал дээр олон нийтэд харилцах тал дээр илүү төлөвлөгөө ажилласан байгаа. Манай улсын хувьд цусны хомсдолд ороогүй. Гэвч сайн дураараа цусаа бэлгэлдэг аюулгүй найдвартай цусны хангамжийг байнга бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд донорын тоог нэмэгдүүлж хүмүүнлэгийн ариун үлсийг дэмжигч төрийн болон төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлэх нь чухал байгааг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Энэхүү өдрийг одоо Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлага, ерөнхийлөгчийн тамгын газрын дэмжлэгээр Шинжлэх ухааны академийн түүх археологийн хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдын багийн бүрэлдэхүүн Монголын түүхийн цахим тайлбар толийг бүтээхэд 6 жил ажилласны үр дүнд үндэсний эрх чөлөөний хувьсгалын 105 жилийн ой босгон дээр Монголын түүхийн хамгийн том дата бэлэн битгийг онцолж байна.
Монгол нутагт хүн өссөн цаг үеэс эхлэн өнөө хүртэлх 800 мянган жилийн Монголын түүхийн тулгуур гол дурсгалууд, түүхэн зүтгэлтнүүд, түүхэн үйл явцыг дотоод гадаадын эрдэмтэн судлаачдын суур судалгаанд үндэслэн олон хэлний сурвалж их хэрэглэгдэхүүн, ном зохиол, архивын баримт, аман түүхийн мэдээлэл зэрэг бүхий л их сурвалж, шинжлэх ухааны судалгааг үндэслэн Монгол толь цэгэм нь мэдээллийн сан бүтээсэн байна. За мөн Монголын түүхийн захим тайлбар толин түүхийн судалгааны хамгийн сүүлийн үеийн болон хамгийн бодиттой судалсан эрдэмтдийн судалгаанд үндэслэжээ. Энээс гадна Монголын түүхийн аливаа асуудлыг судлахад Монголын байр суурь, Монголын судалгааны чиг хандлагыг зөв харахад томоохон түлхэж өгөх ажил гэж үзэж байна. Өөрийн сонирхож байгаа одоо ерөнхийдөө Агдамбуугийн амар гээд үстэй дарахад одоо нэг Агдамбуугийн амар ерөнхийдөө гараад ирэх шийдэ. Тэгэл тэр хүний ямар хүн байсан, юу хийжсэн, ямар одоо ажил үйлсийн мэдгийг үл ингээд мэдхэд амархан болчлаа. Одоо ерөөсөө интернет, компьютер интернеттэй байхад одоо Монгол дэлхийн хаанаас Монголынхаа их хэл одоо мэдж болно. Монголын түүхийн одоо бүх одоо үеийн талаар мэдээлэл авч болно. Монголын түүхийн захим тайлбар толд эхний удаад нийтдээ 1000 толгой өгөхий түүхийг багтаасан бөгөөд урд өмнө ийм том хэмжээний Монголын түүхийн толь бичиг Монгол улсад ч дэлхийн улс орнуудад ч гарч байгааг болно. Мэдээллийн санг баяжуулах ажилд шинжлэх ухааны актын байнга анхаарах бөгөөд 2020 он гэхэд 100000 толгой өгөхий тайлбар толь болох юм а. Монголын түүхийн захим тайлбар толын онцлог нь түүхээ мэдхийг хүссэн хэн бүхэнд мэдлэг өгөх төдийгүй өөрийн мэддэг түүхийн аливаа асуудлаар дэлхийн аль ч өнцөг улам бүрээс энэ толын толгой үгийг бүтээх боломжтой болж байгаа тул хэн бүр их түүхээ бүтээхэд хувь нэмэр оруулах боломж өртсөн байна. Хүн бүр одоо түүхийн судалгаанд өөрийнхөө мэдлэг мэдээллийг оруулах юм бүрэн бололцоотой. Тухайн одоо хүний иргэний өөрийнх нь мэддэг түүхийн материалыг бид нар хүлээж аваад толын хүмүүс шалгаад үзээд одоо түүхийн баримтыг нотлох баримтыг бүх зүйлийг нь тодруулаад бас бидний зүгээс мэрэгжлийн зөвлөгөө нэмэлт тайлбарыг хийгээд ингээд толд тухайн хүний өөрийнх нь нэрээр одоо орж баяжигдэж явна. Тэгэхээр өөрөөр хэлбэл Монгол улсын болоод гадаад сууж байгаа хэн болгон иргэн болгон Монголын түүхийг баяжуулах, түүнийг дэлгэрүүлэн хөгжүүлэх, олон түмэнд түгээхэд оролцох ийм боломж өрдөж байгаагаар онцлог. За захим тайлбар толыг анх удаага орчин үеийн Монгол үсгээс гадна хуучин Монгол бичиг аудио хэлбэр, зураг хэлбэрээр бүтээсэн байна. За мөн нийтдээ 2000 гаруй гэрэл зураг түүхийн баримт их сурвалжийг багтаасан бөгөөд 4000 гаруй нэмж дэлгэрүүлж унших их сурвалж ном өгүүллийн нэрсийг мөн багтаажээ. Төрийн сүрэн цэрэгтэй, цэргийн сүрэн жагсаалтаа гэдгээ. Тэгвэл зэвсэг түвшний түүхэнд жагсаалч хэмээн алдаршсан Хурандаа генерал Ёндонгийн ажил амьдрал зэвсэг түвшний салбарын түүхэн онцгуудын талаар ном тойруулсан байна. Номын нээлтэнд Ахмад генерал, Хурандаа нар Батлан амлах салбарын удирдлагууд оролцлоо. Монгол улсын зэвсэг түвшний жанжин штабын дарга Батлан хамгаалахын орлогч сайд, 1-р орлогч сайд, золмоор Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан зэвсэг түвшний бие бүрэлдэхүүн Ахмад үеийнхэнд Роберт Ёндон буюу жагсаалч хэмээн алдаршсан цэргийн нэр зүтгэлтэн Хурандаа генерал Жамсрангийн Ёндон 1923 онд Цэцэн хаан аймгийн Эрдэнэ далайн хошуу, за одоогийн Зүхбаатар аймгийн Мөнх хаан сумын нутагт төржээ. Түүний Батлан хамгаалах салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр алдар гавьяаг мөгжүүлэх зорилгоор жагсаалч Ёндон сангийн санаачлагаар бүтээл төрөвжээ. Аав маань жагсаалын зэрэгээс Батлан хамгаалах яамны сайд баярлагчаас Хурандаа генерал цол хүртэл тасралтгүй 50 жил зүтгэсэн түүхийг агуулсан Хурандаа генерал Жамсрангийн Ёндон намыг нэг талаас нь харуул хөвөний амьдралын түүх мэт боловч нөгөө талаас нь харуул Монгол улсын тусгаар тогтнол аюулгүй байдлыг хангаж ирсэн нэгэн үеийн түүх хүлээ. Жагсаалч Роберт алдрыг ард түмнээс хүртсэн авиацлаг офицер Хүйтэн дайны түүхэн үед хамгийн том орчин үеийн айрмыг байгуулсан удирдах байсан эрхэм жанжин цэргийн нэр зүтгэлтэн байж залуу үеийн үлгэрлэн дуурайхыг хүсдэг нэгэн байсныг уг номонд буй олон дурсамж илэрхийлсэн байна. Жагсаалч Ёндон 1955 онд Монгол улсад хүндэт харуулын тусгай роотыг байгуулахад анхны захирагчаар нь томилогдож ард олноо Роберт Ёндон хэмээн алдарсан байна. Түүний дурсгалыг хүндэтгэж бүтээсэн номыг үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсан өдрийг тохиолдуулан нээсэн юм. За тусгаар тогтнолын үндэс нь бүрэн бүтэн байдлыг хойч үе залуучуудад таниулах нь чухал гэдгийг ахмадууд хэлж байгаамаа.
Одоо энэ баярын өмнөх нь манай Батлан хамгаалахын сайд байсан цэргийн одоо нэрт зүтгэлтэн Яндонгойн одоо ном хэвлэгдэж гарч бидний гардаа ирж байгаад бид ахмадууд их баяртай байна. Манжийн дарлалд 220 жил зовсон Монголын ард түмэн богд таанд Монгол улсын анхны тусгаар тогтолцоон зарлаж дэлхий зарласан энэ тусгаар тогтолцоохоо үр дүнгээр анхны 5 яам байгуулсан. Анхны 5 яамны нэг нь Батлан хамгаалах яам. Өнөөдөр энэ ойтой холбогдуулаад Батлан хамгаалах яамны сайдаар ажиллаж байсан Хурандаа генерал Жамсрингийн Яндонгойн номын нээлт медаль болж байна. 1911 онд Манжичийн гүрэн мөхөж Монгол улсад үндэсний эрхчлөөний хувьсгал ялж Богд хаант Монгол улсын засгийн газрыг 5 яамны бүрэлдэхүүнтэй байгуулж байсан. Анхны 5 яамны нэг бол өнөөгийн Батлан хамгаалах яам. За энэ яам 105 жилийн хүрээнд цэргийн нэр зүтгэлтэн Хурандаа генерал Яндонгийн нэр алдрыг инхүү мөгжүүллээ. Үзэгчид та бүхэндээ өнөөдөр манай хорон дөрөнсөн дотоод үйл амьдралын мэдээ үзүүллээ. Үргэлжлүүлэн хэлийн чандах мэдээлэл анхаарлаа хандуулна. Үзэгчид арабын төргий. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трампын мэдээллийг олон улсын хэвлэлүүд өнөөдөр онцолж байна. Умар Солонгос төв алгасах баллистик пуужин бүтээх ажил сүүлчийн шатанд орсон гэж мэдэгдсэний хариу тэрээр ийм боломж тус улсад байхгүй хэмээн мэдэгдсэн юм а. Дональд Трамп энэхүү үзэж байгаагаа олон нийтийн Твиттер сүлжээнд илэрхийлсэн. За Умар Солонгос Америкийн нэгдсэн улсын нутаг дэвсгэрт хүрэх чадвартай цөмийн пуужин бүтээх ажлынхаа сүүлчийн шатанд орсноо мэдэгдсэн. За ийм зүйл хизээж болохгүй хэмээн тэрээр бичсэн байлаа. Умар Солонгосын удирдагч Ким Чен Ын шинэ жилийн баярыг тохиолдуулан ард түмэндээ хандаж мэдэгдэл хийхдээ төв алгасах пуужин бүтээх үйл явц ийхүү сүүлчийн шатанд орсныг зарлсны дээр Америкийн нэгдсэн улс төрөмгийн бодлогоо зогсоохгүй бол Батлан хамгаалах чадамжаа бэхжүүлэх болно гэдгийг онцлон хэлсэн юм. Тэрээр мөн тус улсын эрх баригчид эдийн засгаа хөгжүүлэхийн хамтаар цөмийн хүчин чадлаач бэхжүүлэх бодлогоо хэрэгжүүлэх болно гэдгийг амласан юм а. Умар Солонгос улсаа мөн дорндын цөмийн их гүрэн хэмээн тэрээр зарласан. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдоод байгаа Дональд Трамп мөн Хятадд хандаж шүүмжлэлтэй байгаагаа илэрхийлсэн. За Бээжин Вашингтонд хохирол учруулах үед худалдааны шудраг бус бодлого барьж байгаагийн дээр Умар Солонгостой холбоотой асуудлыг шийдвэрлэхэд туслагаас татгалзаж байна хэмээн шүүмжилсэн. Тэрээр Умар Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд Пхеньянд нөлөөлөх чадвартай Хятад улсад дарамт шахалт үзүүлэх шаардлагатай байна гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна. За Дональд Трамп өмнө нь нэг бүс удаа бүгд найрамдах Хятад ард улсыг үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ ханшийг санаатаагаар өөрчлөхийн хамтаар Америкийн нэгдсэн улсын бараа бүтээгдэхүүнд шудраг бусаар татвар тогтоож байна гэж шүүмжилж ирсэн юм. Туркийн цагдаа нар шинэ жилийн шөнө Стамбул хотын шөнийн клубт халдлага үзсэн хэрэгт сэжиглэн 12 хүнийг саатуулан хориод байна. За Туркийн шадар сайд Нуман Куртулмуш мэдэгдэхдээ цагдаагийнханд гэмт этгээдийн хурууныхээ байгаагийн дээр халдлага үлдсэн этгээдийн ойролцоо дүр төрхийг ч тодорхойлоод байгаа юм байна. Тэрээр ойрын хугацаанд шөнийн клубт хэн халдлага үлдсэнийг тогтоохоо амласан. За мөн түүнтэй холбоотой хүмүүс болоод дэмжлэг үзүүлж байсан хүмүүсийг нь олж тогтоохоо амласан байна. За шинэ он гарахын өмнө Стамбулын шөнийн клубт нэгэн этгээд гал нээсний уршгаар 39 хүн амиа алдаж 70-аад хүн гэмтэж шархсан юм. Туркийн эрх баригчид энэ халдлагыг үлдсэн этгээд өнгөрсөн 7 дугаар сард Ататюркийн нэрмжид нисэх онгоцны буудалд болсон дэлбэрэлттэй холбоотой эсхийг тогтоохоор мөн ажиллаж байгаа юм байна. За Исламын улс бүлэглэлийн энэ хоёр халдлагын хариуцлагыг хүлээхээ мэдэгдсэн учраас ийм таамгийг шалгаж байгаа юм байна. За Францын ерөнхийлөгч Франсуа Олланд Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэж байгаа Францын цэрэг дайчдтай уулзахаар Иракийн нийслэл Багдад хотод айлчлаа. Харин Туркийн ерөнхий сайд Бинали Илдирим маргааш Иракт айлчлах гэж байна. Түүний энэ айлчлалын үеэр хөндөгдөх гол асуудал нь хоёр улсын харилцаа хамтын ажиллагаанаас гадна терроризмын эсрэг хийж байгаа тэмцэл байх болно гэдгийг мэдээлж байна. За тэгвэл Францын ерөнхийлөгчийн Багдад дахь айлчлалтаа давхцсан тус хотод хүчтэй дэлбэрэлт боллоо. Шиитүүд олон болдог Багдадын зүүн хойд дагуул Мадина дэс Садар хотын талбайд болсон дэлбэрэлтийн уршгаар нийтдээ амиа алдсан хүний тоо 35-д хүрсэн байна. Тэдний ихэнх нь ажил хайхаар тус талбайд суугсан хүмүүс байсныг Иракийн хэвлэлүүд мэдээлж байна. За Исламын улс бүлэглэлийнхэнтэй холбоотой байдаг мэдээллийн амаг агентлагийн мэдээлж байгаагаар л дэлбэрэлтийг тус бүлэглэлийн амиа золиослогч үлдсэн байна. За энэ хооронд Иракийн засгийн газрын зэргүүд Исламын улс бүлэглэлийн гол бааз болчиход байгаа Мосул хотыг чөлөөлөхөөр дайтаж байгаа юм. Үүний хариуд Хит аврагчид энхүү дэлбэрэлт халдлага зохион байгуулж байгаа юм байна.
За хятад улс энэ онд сансрын 30 нислэг хийж дээд амжилт тогтоохоор төлөвлөж байгаа юм байна. Энэ тухай хятадын агаар сансрын шинжлэх ухаан техникийн корпорацийн мэдээлэлээс иш татан China News Service агентлаг мэдээлсэн юм а. Хятад улс энэ оны эцгийгэд саран дээр хаамсүр буулгах хөтөлбөрийнхөө хүрээнд хамгийн хүчирхэг буужин тээвэрлэгч болох Жанчэн 5-ын тусламжтайгаар Чанья 5 хиймэл дагуулаа хөөрөхөөр төлөвлөж байна. За энэ хиймэл дагуул нь сарны гадаргуун дээр газардаж шаардлагатай дээжүүдийг авч их дэлгөөрөө буцах ёстой юм байна. За мөн Чанчэн 7 пуужин тээвэрлэгчийн тусламжтайгаар сансрын лаборатори Тянгүн 2 луга хятадтай анхны холох ачаа тээврийн хөлөг онгоц Тянчоу 1-ийг хөөрөхөөр төлөвлөж байгаа юм байна. Ачаа тээврийн энэ сансрын онгоцыг эх 4-р сард хөөрөхөөр төлөвлөж байгаа юм байна. За энэхүү хятад улс сансрын удмыг эзэмших 2022 он гэхэд үндэсний тойрог замын станц ашиглалтанд оруулах зорилготой цогц хөтөлбөрүүдийг идэвхжүүлсээр байна. Загарын бохирдол болоод утаанаас болоод манай урд хөршийн нийслэл Бээжин хотод хурдны 6 замын автомашины хөдөлгөөнийг хаасан байна. Үүний зэрэгцээ Хятадын хамгийн их хүн амтай хотуудын нэг бизнесийн төвч гэгддэг Шанхай хотод утаанаас болоод аюулын шар төвшинг зарлаад байна. Бээжин хотод агарын бохирдол ихссэнийг анхааруулах аюулын улбар шар төвшинг хэдийн зарласан. Агаар мандалдах хүнд тоосонцор буюу PM2.5-ын хэмжээ 1 куб метрт 400 микрограмм байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас PM2.5 нь 1 куб метрт 25 микрограмм байх нь аюулгүй хэмжээ гэж үздэг. За энэхүү агарын бохирдлын төвшин онцгой ихссэн учраас Бээжин хотын эрх баригчид хортхийн хаягдл ихтэй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг нь хоригложээ. За мөн зарим үйлдвэр аж ахуйн газруудыг хааж барилгын ажлуудыг ч зогсоосон байна. Харин өчигдрөөс эхлэн нийслэл хотын хурдны 6 замын хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Хүүхэд, өндөр наснууд, амьсгалын замын өвчтөй хүмүүст хандаж гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн Шанхай хотод утаа ихтэй байгаагаас болж үзэгдэх орчин ердөө 200 м болоод байна. Шанхай олон улсын бүдүүн нисэх онгоцны буудалд олон нислэг саадж байгаа төдийгүй ирж байгаа онгоцуудыг өөр нисэх буудлуудад буулгаж байна. За хятадд агарын бохирдол аюултай түвшинд хүрснийг хүн амд мэдээлэх системтэй. Тэр нь 4 түвшинтэй байдаг. За тодруулах юм бол хөх, шар, улбар шараас гадна хамгийн аюултай түвшинд хүрснийг улаан өнгөөр илэрхийлдэг байна. Ер нь агарын бохирдолд олон улс хотуудад асуудал дагуулсаар байна. Хятадаас ахуулаад энэ нэтгийг Франц, Испани, Чех болоод за Оросын нийт хотуудын 40 гаруй хувьд нь агарын бохирдол ихтэй байна. Улс орнууд хот мужийн эрх баригчид шаардлагатай арга хэмжээнүүдийг авсаар байна. За хятад шигээр Испани улс ч автомашинуудын хөдөлгөөнийг тэгш сондгоогоор нь хязгаарлаад байгаа. За Францын нийслэл Парис хотод өнгөрсөн сарын дундуур их утаанаас болж Эйфелийн цамхагч харагдахааргүй болж байсан. Тиймээс тус хотын эрх баригчид автомашины хөдөлгөөнд хязгаар тогтоосон төдийгүй нийтийн тээврийн үйлчилгээг өн төлбөргүй хүртэл болгож байсан юм а. За агарын бохирдлын эсрэг тэмцэхийн тулд Европын хэд хэдэн орн Латин Америкта хамгийн их агарын бохирдолтой тооцдог Мексик улс 2025 он гэхэд дизель хөдөлгөөртэй автомашиныг бүрэн хориглох санал санаачлаг гаргасан юм а. Бид та бүхэн өнөөдөр олон улсын хэвлэлүүдээс хүлээн авсан мэдээллүүдийг багцлаа хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай. Цагийн үр хөтөлбөр спортын мэдээгээр хүргэлжилж байна. Орон мэндрэгээр хэмжигчтэй Мягмар гарагийн спортын мэдээ сурвалжлагууд эхэлж байна. Өнөөдрийн спортын мэдээний хийхэн та бүхэндээ эх орны нийслэлөрнсөн спортын томоохон үйл явдлын мэдээлэлээс бид үзүүлэхээр бэлтгэлээ. Монголын хөндийн өргөлтэй 2017 оны насан туршидаа улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Энэ тэмцээний хувьд 2017 он зохиогдох улсын аварга шалгаруулах тэмцээнүүдийн салхийг хагалж хамгийн анхалж явагдаж байгаагаараа гол онцлогтой. Улсын аварга шалгаруулах тэмцээнд хөдөө орон нутгаас өвөр хангаас Сүхбаатар баян өлгийн хөвсгөл Дархуул, Орхон аймаг нийслэлээс Алдар, Хүч, Хилчин, Сүлд спортороо мэргэжлийн сургалттай биеийн хэм спортын дунд сургууль гээд нийтдээ хот хөдөөгийн 16 байгууллага клубын 100 гаруй тамирчид оролцож 15 жинд хөтсөрөн өрсөлдөж байна. Өнөөдөр тэмцээний нээлт яслын 1980 оны Москвагийн зуны олимпийн 22 дугаар наадмын 10 дугаар байрын шагналт Ахмад тамирч олон улсын хэмжээний мастер жүгдэр намжил нарын тэргүүттэй зарим ахмад тамирчдыг Монголын үндэсний олимпийн орооны дээд шагнал олимпийн алтан очир одон болон Монгол улсад хөндийн өргөлтийн спорт үүсч өгдснээ түүх 60 жилийн ойн хүнд тэмдгээр шагнаж хурамшууллаа. Өнөөдөр тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 48, 53, 58, 63, эрэгтэйчүүдийн 56, 62, 69, 77 кг-ын жинхэнэ аваргууд тодорсон юм а. Тухайлбал эмэгтэйчүүдээс хамгийн хөнгөнжин 48 кг-ын жинт онцгой хөдөлгөөний ерөнхий газрын аврагч спортын ороо биеийн хэвийн спортын дунд сургуулийн тамирчин тунгалаг төрүүлж Монгол улсын 2017 оны насан туршидаа улсын аврагч шалгаруулах тэмцээнд өрсөлдөгчдөөс анхны алтан медальтан боллоо. Энэ жинд аврагч спортын орооны тамирчин Царан Жавха спортын дэд мастрын болцол хангаж тэмцээний мөнгөн медаль, аврагч спортын орооны тамирчин Өөлөн их
хүрэл медаль хүртлээ. 3 дахь жилдээ оролцож байна. Жингийн өрсөлдөгчд бас маш мундаг байсан. Тэгээд би түлхэлттэй өргөлтөөр залуучууд насан туршид рекорд хийсэн байгаа. Огцон өргөлтөөр яг сансандаа хүртэл өргөж чадаагүй л дээ. Гэтэ түлхэлттэй өргөлтөөр л сансандаа хүртэл өргөж чадсан гэж би өөрөө хувьд гадж байна. Хүндийн өргөлтийн насан туршидын улсын аваргын тэмцээний эмэгтэйчүүдийн 53 кг хэмжээнд онцгой байдлын ерөнхий газрын аврагч спортын хорооны тамирчин Нямзул аваргалж, Өөрхангай аймгийн тамирчин Баасан Жаргал, аврагч спортын хорооны тамирчин Зиманар 2-3 дугаар байр эзэлжээ. Эрэгтэйчүүдийн 56 кг хэмжээнд алдар спортын хорооны тамирчин Ууган Баатар төрүүлж, Үн болд тэд байр эзэлж, сүлд спортын хорооны тамирчин Өсөх баяр 3 дугаар байрт шалгарлаа. Жил бүр оны эхээр зохион байгуулагдаж олонний анхаарлын төвд өрнөдөг тэмцээн бол Дакар ралли уралдаан. 2017 оны Дакар ралли уралдаан эхэлж нээлтийн гарааны ялагчид тодорлоо. Бартацамын хаан гэгддэг Дакар ралли уралдааны 2017 оны дэлхийн авраг шалгаруулах тэмцээн өчигдөр эхэллээ. Дэлхийн авраг шалгаруулах тэмцээн уламжлалсаар мотоцикл, автомашин, ачааны автомашин 4 дугуйтын төрлүүдээр явагдаж ялагчдаа тодруулна. 1979 оноос эхлээд Дакар ралли уралдаан 2007 он хүртэл Европ болон Африк ТV нутаг дэвсгэрийг дамнан үргэлжилдэг байсан бол 2009 оноос эхлээд тамирчид Өмнөд Америк ТV нутаг дэвсгэрт уралдаж байгаамаа. Энэ жилийн уралдааны хувьд Аргентин, Боливи, Парагвай улсын газар нутгийг дамнан үргэлжлэлээр болсон бөгөөд 12 багийн 100 гаруй тамирчин өрсөлдөн. Дакар ралли 2017 уралдааны нээлтийн гараа Парагвай улсын Асункионоос Аргентины Формос хүртэл 454 км замд үргэлжиллээ. Мотоциклийн төрөлд эхний 39 км замд энэ жил аварга хамгаалал уралдаж байгаа Австрийн KTM багийн тамирчин Тоби Прайс уралдааныг хөшөөжилж байлаа. Гэсэн ч уралдааны төгсгөлд Ямаха багийн Франц тамирчин Шовер де Солтрой тэргүүн байрыг эзэлсэн. Тэрээр 28 минут 22 секундын хугацаанд замыг туулсан байна. Тэгвэл 4 дугуйтын төрөлд мөн Ямаха багийн Бразил тамирчин Марсело Медерос тэргүүлж энэ жилийн гараагаа амжилттай эхлүүллээ. Автомашин англид энэ өдөр тэмцээний 2 удаагийн аварга Насер Алатая тэргүүлсэн байна. 46 настай Катар тамирчин Насер Алатая энэхүү Toyota багийн хамтаар хийсэн эхний уралдаанаа энэхүү амжилтаа дуусгаж байна. Харин ачааны автомашин англид 7 дахь жилдээ Дакар раллид өрсөлдөж байгаа Мартин Коломи тэргүүллээ. Чех залуу энэ өдөр замыг 30 минутын хугацаанд туусан амжилтаараа тэргүүн байрыг эзэлсэн байна. 38 дахь удаагийн Дакар ралли уралдааны нийт 12 гараа 8782 км замд үргэлжилж энэ сарын 14-ний өдөр ялагчдаа тодруулна. Хилийн чандад өрнсөн спортын бусад үйл явдлын мэдээлэлээс үзэгчтэй охиндээ өргөжлөлөө хүргэе. 2017 оны хамгийн анхны дэлхийн авраг шалгаруулах тэмцээн болох 28 дахь удаагийн дартсын дэлхийн авраг шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Мэргэжлийн дартсын холбооноос жил бүр зохион байгуулдаг дэлхийн авраг шалгаруулах тэмцээн өнгөрсөн оны 12 дугаар сарын 15-ны өдөр эхэлсэн. 1,650,000 стерлинг фунтын шагналынсантай энэ тэмцээн Английн нийслэл Лондон хотод болж өндөрлсөн. Энэ жил дэлхийн шилдэг 72 тамирчин тэмцээнд шалгаран өрсөлдөж 6 тойргийн тоглолтын дараа ялагчаа тодруулсан байна. Тэмцээний шгшээ тоглолт өчигдөр болж Нидерландын алдар тамирчин Майкл Ван Гервен 2 дахь удаага дэлхийн аврах цолыг хүртсэн байна. Тэрээр зөвхөн 2016 оны хугацаанд нийтдээ 25 тэмцээнд дөрвөлж энэхүү 2017 оныг дэлхийн аврах цолтойгоор эхлүүлж байна. Харин шгшээ тоглолтод ялагдсан өнгөрсөн жилийн дэлхийн аврах Шотландын алдар тамирчин Гари Андерсон 2 дугаар ортоос амжилттай энэ жилийн дэлхийн аврагыг өндөрлүүллээ. Бразилийн шилдэг хөлбөмбөгч хагас хамгаалагч Оскар бүгд найрамд Хятад улсын Шанхай хотын багт албан ёсоор нэгдлээ. Түүнийг шинэ багийнх нь хөгжөөнд дэмжигчид халуун дотноор угтаа авчээ. Өдгөө 25 настай Бразил хагас хамгаалагч Оскар бүгд найрамдах Хятад ард улсын Шанхай хотын багт албан ёсоор хүрэлцэн ирж өчигдөр Фудон олон улсын нисэх онгоцны бодолд газардсан байна. Хятадууд төр засгийнхаа бодлого дэмжлэгийн дагуу лигтээ дэлхийн шилдэг тамирчдыг өрн тоглуулж, улмаар Цэнгэр гарагийн хөлбөмбөгийн ертөнцид эзлэх байр суурь дээшлүүлэхийг хичээж шаргуу ажиллаж эхлээд байна. Оскарыг Шанхай SIPG баг өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр 52 сая паундаар Английн Челси клубээс худалдаа авсан. Хоёр тал байгуулсан гэрээндээ Оскарт 7 хоногийн 400 мянган паундын цалин өгөхөөр тохиролцож 2.5 жилийн гэрээг байгуулсан юм а. Ингэснээр Оскар dos Santos Embalde Jr. дэлхийн хамгийн өндөр цалинтай хөлбөмбөгч болсон. Шанхай SIPG багийн хувьд өнгөрсөн удирдал Хятадын Суперлигийг 3 дугаар шалгарсан амжилттай дуусгасан бөгөөд энэ удирлаас Азийн аваргуудын лигийн тэмцээний урьдчилсан шатанд өрсөлдөж байгаа юм. Одоогоор энэ багийг Английн Челси, Тоттенхэм зэрэг шилдэг клубүүдийг удирдах байсан залуу тасгалжуулагч Андре Виллиш-Бош удирдах байна. Мөн клубт Бразилийн шгшөөгийн тамирчин Халк, Ганы шгшөөгийн товтлогч Асомо Гианар хүчин зүтгэдэг юм а.
Нэмж мэдээлэхэд Хятадын Суперлиг 2018 оноос эхлээд легионер тамирчдыг тоглуулах журмаа чангатах гаруулсан байна. Одоогоор лигийн багт тус бүр 5 легионер тамирчныг багтаа тоглуулах хэрэгтэй байгаа бөгөөд эдгээр 5 легионер тамирчнаас нэг нь Азийн тамирчин байх дүрмтэй. Харин 2018 оноос эхлээд багт тус бүрт байх легионер тамирчдын тоог 4 болгон бууруулах юм. Мөн эдгээр 4 тамирчны нэг нь Азийн хөлбөмбөгчин байх ёстой юм байна. Өнгөрсөн 2016 онд хийж бүтээсэн ажил тамирчдынхаа үзүүлсэн амжилтаар Монголын спортын шилдэг холбоодын нэгээр шалгарсан Монголын шатрын холбоо шинэ оны тэмцээн уралдаануудаа тунгадахгүй эхлүүлэх гэж байна. Энэ талаар бид өнөөдөр Монголын шатрын холбооны гүйцэтгэх захирлаас тодруулж дараах сурвалжлага бэлтгэлээ. Шинэ оны шатрын тэмцээнүүд өсвөрийн шатрчдын цодгорхүү тэмцээний нийслэлийн шалгаруулалтаар эхэлж энэ сарын 7-8-ны өдрүүдэд төрийн ордонд болох Монгол Улсын их хурлын даргын ивэлдэр уламжлуулан зохиогддог шатар сонирхчдын усын аваргын тэмцээнээр үргэлжилж 1-р сарын 18-наас 22-ны өдрүүдэд өсвөрийн шатрчдын усын аварга шалгаруулах тэмцээн болон насан туршидтын усын аваргын тэмцээний хагас гişэ тоглолтууд зэргээр цаашид өрнөх юм а. Оны ууган тэмцээн болох цодгорхүү тэмцээнийг Монголын хүүхдийн ордны багш Монгол Улсын аварга спортын мастер Нимагийн тэр удаа гэсэн анх санаачилж эдүгээ 20 гаруй жил уламжлуулан зохиогдож байгаа билээ. За энэ онд бол дотоодод болон гадаадад одоо Монголын шатрын холбооны календарт орсон маш олон төрлийн тэмцээнүүд байна. За хамгийн эхнээс нь хэлэх юм бол за сурагчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 4 сард Дүрминд болно. Сонирхчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн бас 4 сард болно. Азийн өсвөрийн шатрчдын аварга шалгаруулах тэмцээн 4 сард болно гэдэг гадаадын олон тэмцээнүүд одоо ингээд шил дараалан хүлээлж байна. За мөн дотоодод бол одоо календарт орсон одоо өмнө жил болж байсан бүх тэмцээнүүд за үүн дээр нэмэгдээд одоо цагаан тэрэг гэдэг тэмцээнийг бас энэ жил календарт оруулаад нэм зохион байгуулахаар болсон байгаа. Монголын хувийн хвшлийн шилдэг бие тавирын дээд сургуулиудын нэг бол Монгол Улс бие тавирын дээд сургууль гэж нэрлэж болно. Тус сургууль энэ онд 20 жилийн түүх тоотойгоо учран залгаж байна. Монгол Улс бие тавирын дээд сургуулийн Монголын хөнгө атлетикийн эртний тамирчин Монгол Улсын говь тамирчин Дэсцэвгийн амжилмаа 1997 онд анх үүсгэн байгуулжээ. Энэ хугацаанд 1500 гаруй биеийн тамирын спортын мэрэгжилтэн багш тасгалжуулагч тамирчдыг бэлтгэн гаргасан тус сургуульд өдгөө 9 мэрэгчлэр 500 гаруй оюутан залуучууд суралцж байна. Монгол Улс дээд сургуулийн оюутан тамирчдаас сагсан бөмбөгийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс ганц үг Дөлгөөн, Бацулбоо, Чимбатнар мөнгөн медаль, бодибилдинг фитнесийн дэлхийн аваргын тэмцээнээс Ичин нор алт хүрэл медаль, Жамц, Саруулбатнар хүрэл медаль тус хүртэж Ахмад багш спортын мастер Дашин Туя хөдөлмөрийн гавьны Олимпийн одонгор шагнуулсан сайхан амжилтаар хуучин оноо үдэж сургуулийнхаа 20 жилийн ойд бэлэг барин өгтлээ. Мөн шилдэг багшаар Гамболд шилдэг оюутан тамирчнаар Баян мөнх, Ган төмөр, Нямболд, Мөнх жаргал, Уянга, Золбаяр, Өөрийн Туя, Аззая, Мэрэн хаан шилдэг оюутан тамирчнаар модон бөмбөгийн дэлхийн оюутны аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт байтаг сүрнээр шалгарч шилдгийн өргөмжлөл шагналаа гардсан байна. Нэг сард одоо Юби паст бас бодибилдингийн бүх тамирчдыг хамарсан тийм тэмцээн явуулна. Мөн 4 сард 10 жилийн сургуулийн алт курсын дунд сагсан бөмбөгийн тэмцээн ингээд олон үе шаттай тэмцээнүүдийг явуулахаар төлөвлөж байгаа. Бидний бэлтгэсэн 1000 гаруй спортын мэдээ сурвалжлагуудаар хөндөрлөж байна. Маргааш 5 гаруй спортын мэдээ сурвалжлагаар шинэ мэдээлэлтэйгээр дахин уулзтлаа. Түр баяртай. Одоо үзэгч та бүхэний анхаарлыг нийт нутгаар цаг агарын мэдээнд хандуулъя. Үлгээд шөнөдөө 13 өдөртөө 4 хэмхүйтэн. Улаангомдо шөнөдөө 31 хэмхүйтэн өдөртөө 20 хэмхүйтэн байна. Ховдод шөнөдөө 19 өдөртөө 4 хэмхүйтэн. Алтайд шөнөдөө 14 хэмхүйтэн өдөртөө 3 хэмхүйтэн байна. Улаастайд шөнөдөө 21 өдөртөө 10 хэмхүйтэн байна. Тосон сэнгэлд шөнөдөө 31 хэмхүйтэн өдөртөө 21 хэмхүйтэн. Баянгорт шөнөдөө 19 өдөртөө 7 хэмхүйтэн. Мөрөнд шөнөдөө 23 хэмхүйтэн өдөртөө 13 хэмхүйтэн байна. Хадгалт шөнөдөө 22 өдөртөө 10 хэмхүйтэн. Цэцэрлэгт шөнөдөө 15 хэмхүйтэн өдөртөө 3 хэмхүйтэн байна. Хар орнд шөнөдөө 18 өдөртөө 6 хэмхүйтэн байна. Аравайхэрт шөнөдөө 14 хэмхүйтэн өдөртөө 4 хэмхүйтэн. Булганд шөнөдөө 23 өдөртөө 10 хэмхүйтэн. Нарханд шөнөдөө 22 хэмхүйтэн өдөртөө 12 хэмхүйтэн. Эрдэнэтэд шөнөдөө 16 өдөртөө 6 хэмхүйтэн.
Шойрт шөндөө 19 хэм хүйтэн өдөртөө 10 хэм хүйтэн. Сүхбаатарт шөндөө 25 өдөртөө 14 хэм хүйтэн. Зүүн хараад шөндөө 26 хэм хүйтэн өдөртөө 13 хэм хүйтэн. Зүүн модод шөндөө 18 өдөртөө 10 хэм хүйтэн байна. Багнуурт шөндөө 28 хэм хүйтэн өдөртөө 18 хэм хүйтэн байна. Чингис хотод шөндөө 26 өдөртөө 15 хэм хүйтэн. Баруун уртад шөндөө 22 хэм хүйтэн өдөртөө 13 хэм хүйтэн. Чаосонд шөндөө 22 өдөртөө 12 хэм хүйтэн. Мандалговьд шөндөө 20 хэм хүйтэн өдөртөө 5 хэм хүйтэн байна. Далан задгадад шөндөө 13 хэм хүйтэн өдөртөө 1 хэм дулаан. Хамбогдод шөндөө 10 хэм хүйтэн өдөртөө 2 хэм дулаан. Сайшандад шөндөө 19 өдөртөө 5 хэм хүйтэн. Замиудад шөндөө 17 хэм хүйтэн өдөртөө 2 хэм хүйтэн байна. Нийс Улаанбаатар хотно өнөө шөндөө 21, маргааш өдөртөө 11 хэм хүйтэн байх нэ. Ирэх үзэгчдээ Үүгээр Монголын мэдээ сувг цагийн хүрэл мэдээний хөтөлбөрөөр өндөрлөж байна. Анхаарлаа хандуулж авч үзсэн та бүхэнд баярлалаа. Маргааш ажил үйлстэй амжилт хүсье. Баяртай үзэгчдээ.